За одоо машинад засвар бүртгэхийг зааж өгөх гэж байна. За засварын захиалга гэдэг засвар руу орлоо. Засвар бүртгэх гэсэн товчон дээр дарна. За машиныхаа дугаарыг орууллаа. За энэ болохоор өмнө нь энэ машин танаа дээр эсвэл өөр манай системийг ашиглаж байгаа бусад газруудад татагдсан байх юм бол мэдээллийг ингээ автоматар бөглөөд гаргаад ирдэг гэсэн үг. Хэрвээ татагдахгүй байх юм бол энэ маань одоо жишээ нь энэ дээр ингээд серийн дугаар за энэ бол татагдсан машин минь тий. За ингээ арын серийн нүршлэлт. За хэрвээ энэ машин татагдаагүй бол машины мэдээлэл олдсонгүй гэсэн мессеж харуулж байна гэсэн үг. За энэ нөхцөлд бол мэдээлэл татна гэдэг товчийг дарна. За энэ мэдээлэл татах товчийг 3 нөхцөлд дарж байгаа. Нэгдүгээр саяны энэ улаан мэдээллийн санд олдсонгүй гэсэн мессеж харуулна. Хоёрдугаарт энэ арлын дугаар одоо үйлдвэрлэгчид нар бөглөгдөж харагдаад байгаа мөртлөө харилцагчийн маань энэ утас захиалагчийн нэр эдэр гэсэн талбарууд маань хоосон харагдаад байдаг байхгүй. За тэр нөхцөлд бас мэдээлэл татж байгаа. За 3 дугаар нөхцөл нь энэ маркын зөрүүтэй байгаа нөхцөл. За магадгүй сая гэсэн машин орж ирчээд дээрэс нь одоо Cruise гэдэг машин харагдах юм бол энэ марк зөрүүтэй хам бол мэдээлэл татна гэсэн. Энэ мэдээлэл татчихад энэ маркийн мэдээлэл ч юм уу те эзэмшигчийн мэдээлэл нь одоо солигдохгүй байгаадах юм бол харин тэр нь цаад яг активрын үндэсний төв дээр мэдээлэлээ шинжилүүлээгүй байна гэсэн үг. Эсвэл магадгүй тэр дугаарыг өөр машин дээр тавьсан явж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд энэ машин дээр нэг засвар бүртгэж өгье. За энэ дээр болохоор энэ сонголтууд маань үндсэн засварыг харуулж байгаа гэсэн үг. За одоо үндсэн засварууд маань хаана орж байгаа гэхээр засварын тохиргоо үндсэн засвар гэдээ орох юм бол энэ дээр ингээ баахан засвар бүртгэлтэй юм тийм үү? Яагаад 3-ыг харуулж байгаа юм гэхээр энэ идэвхтэй байгаа 3-гаа төлөв нь идэвхтэй байгаа 3-гаа чагсаалтанд харуулж байгаа гэсэн үг. За ер нь бол үндсэн засвар маань болохоор ер нь яг энэ дээр харагдаж байгаа энэ 6 төрлийн засварыг 6 төрлийн засварыг үндсэн засвар гэж засвараар бүртгэгдэнэ. Бусад засваруудыг бол засварын задаргаа буюу энэ хэсэгт бүртгэж явж байгаа шүү. За одоо эргээ буцаад орё. Энэ дээрээ. За ингээ саяныхаа нөгөө машиныг хадгалаагүй учраас хадгалах төвч дараагүй байгаа учраас ингээд чагсаалт нь нэмэгдэг байгаа. За би дахиад энэ машинаа орууллаа. За энэ дээр нөгөө саяны идэвхтэй төлөвтэй 3 үндсэн засварыг харуулж байгаа гэсэн шүү дээ тий. За тэгэнгүүт энэ дээр бас анхаарах юм нь одоо компьютер уншилгоо гэдээ дарах юм бол үндсэн засвар маань дотгошогоо ингээд дид ангиллал болон задардаггүй гэсэн. Ганцхан үндсэн засвараас энэ засвар гэсэн сонголтод дотроо дид ангиллал болон задарч байгаа. За одоо ингээ эсэс цэнгэлэх гэж байна тий. За энэ дээр ингээ харах юм бол за энэ бол мэдээж нөгөө засварын задаргаа хэсэг дээрээ яаж энэ засвараа одоо бүртгэснээс хамаарат 2 сонголт харуулах уу, 3 сонголт харуулах уу, эсвэл ямар нэрээр харуулах уу гэдэг энэ засварын төрлийн нэрээ харуулж байгаа. За эндээс явуулаа. За энэ дээр одоо нөгөө бүртгэсэн механикууд маань бол сонголтод харагдана. За хийлгэх үйлчлэгээний товч гэдэг дээр харилцагчийн асуудлыг бичдэг гэсэн үг. За нөгөө харилцагч маань миний машиныг ийм асуудалтай болоод ирлээ гэдэг ямар нэг юм ярьдаг шүү дээ. Тэрийг бичиж болно. Бичихгүй ч гэсэн болно. Яг энэ дээр бичиж өгөх юм бол writing тооцсон дээр нь файл нөгөө энэ текст маань хэвлэгдэж гараад ирсэн. За одоо ингэж ингэж хагаад үзлээ. Харилцагчийн асуудал нөө гэдэг хэлээд үзсэн. За ингээд засвар нэмэлтээр энэ багтаамал бүртгэе. За засвар нэмэлтээс гадна энэ засвар нэмэлт гэсэн зүйлийг тавьж байгаа юм хэрэгтэй. Тэгэхээр энэ засвар бүртгэлийн цонхон дээр хит хитэн засварыг одоо ингээд бүртгэх боломжийг олгож өгч байгаа гэсэн. За энийг устгах тий. За энэ дээр болохоор би эсээ цэмэглэх компьютер уншилгаа гэдэг 2 засварыг энэ бүртгэлээр засвар бүртгэх гэдэг ингээд товчон дээр дараа бүртгэж. За тэнгууд хийх засварууд гэсэн цонхон дээр маань энэ 2 ажил маань ингээд нэг дөрвөлжин болоод ороод ирсэн байгаа. За одоо хэдүүлээ ингээд job хуудасаа үүсгээд ажлаа эхлүүлчин гэсэн тухайн ажлыг. За тэнгууд энд засвар эхлүүлэх гэдэг нэг товч байна. Энд бас бүх засвар эхлүүлэх гэдэг нэг товч байна гэсэн үг. Энэ хоёр маань юугаар ялгаатай вэ гэхээр за бүх засвар эхлүүлэх гэх юм бол энэ 2 засварыг зэрэг эхлүүлж байгаа. Энэ болохоор тусад нь засваруудыг энэ засвар дуусны дараа энэ засварыг эхлүүллээ ч гэдэг юм уу те дарааллын хувьд ингээ яг за бодитоор яг хизээ эхэлж хизээ дуусч байгааг нь одоо юу яаж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэхээр яг ер нь бол яг бүх засвар эхлүүлэх гэдэг энэ төвчөөрөө явчих болно.
За энэ дээр засвар эхлэнгүүт засвар эхэлсэн хугацаа гэдэг ямиг энд харуулж байна. За тэнгүүд холбогдох сэлбэгүүдийг холбож өгдөг гэсэн үг. За одоо танай хувьд болохоор төв салбарын хувьд ямар нэгэн сэлбэг байхгүй байгаа гэсэн үг. За тэгэхээр байхгүй байгаа учраас сэлбэг нэмэх гэхээр одоо энэ болохоор энэ харагдаад байгаа нөгөө байж байгаа. Эн чинь нөгөө юу шүү дээ. Нөгөө танай ихээр болохоор. За энэ болохоор нөгөө танад дээр болохоор нөгөө салбар сэлбэг нэмэх гэхээр нөгөө бараанууд чинь байхгүй учраас хоёул бараагаа сонгож чадахгүй болохоор эхлээд бараагнуудаа ингээ бүртгээд арай гэдэг ачин дээр байхгүй. За эхний ээлжинд эсвэл барааг ингээ сэлбэг нэмэхгүйгээр зөвхөн нөгөө машиныхаа засваруудыг бүртгээд явж иж болно. Засваруудаа ямар засвар хийлгэсэн, ямар машин дээр хийсэн гэдгээ бүртгэл байдлаар ингээ түүхээ үүсгээд явж иж болно шүү. За тэгээд тэрнийхээ хажуугаар давхар нөгөө одоо нөгөө сэлбүүдээ агуулгынхаа сэлбэг дагуулгуудаа бараануудаа нэмээд орлогодод ирэх боломжтой. За ингээд ер нь бол хэрвээ сэлбэг чинь нэмэгдчихлээ гэж бодох юм бол энэ дээр одоо нөгөө босоо тэнцвэрлэгч гэдэг юм уу те нэрээр нь ингээ хайж олно. Эсвэл оюун дугаар баркод уншигчтай бол баркод уншигчаараа шууд уншуулах юм бол тухайн бараагаа татаад гаргаад ирнэ. За тэгээд сэлбэгийн дугаар муугаар гэж бүх боломжит одоо хайлтуудаараа энэ хайлт хэсэгт тухайн сэлбэгээ хайж өгдөг гэсэн. За энэ дээр ингээд босоо тэнцвэрлэгч гэх юм бол жишээ нь энэ босоо тэнцвэрлэгчгийг би хайсан бол одоо энэ цонхоо хааж агаад тухайн одоо нөгөө босоо тэнцвэрлэгчийн сэлбэгийн дугаарыг мэдчихэж байгаа бол эсвэл сэлбэгийн дугаарыг харж агаад ингээд бичээд өгч болно. Нөгөө баркод уншигч холбож одоогондоо чадаагүй болох гэсэн шүү дээ. За ингээд нэмэх дараад за энэ дээр ингээд сонгогдсон сэлбэг маань ороод ирнэ гэсэн. За энэ цэнхэр товчон дээр дарангууд тухайн сэлбгээс за ингээ 2 ширхэг авъя гэж тоогийн өөрчлөө хадгалчих болно. За мөн энэ улаан дээр дараад энэ сэлбэгийг авахгүй гэх юм бол устгachиж олно. За ингээд засвар дуусхаас өмнө заавал километрийн залтыг оруулж байгаа. За километрийн залтыг хэрвээ авч чадаагүй ах юм бол нэг гэсэн тоог оруулаад хадгалаарай. Ер нь бол хөдөлгүүрийн тосолох мэл гэсэн чухал ажлуудад бол километрийнхаа залтыг заавал авч хадгална гэсэн. За ингээд километрийн залт оруулсны дараа бүх засвар дуусгах гэдэг товчон дээрээ дараад тухайн засвараа дуусгана. За ер нь бол ингээд засвар дууссны дараа мэдээж нэг машин ингээд засвар хийгээ явж идэл дараагийн машин орж ирж бүртгүүлнэ шүү дээ тий. Тэр нөхцөлд нь засвар бүртгэх гээд эндээс бүртгэж болно. Эсвэл зүгээр засварын захиалга гэдэг цэсэн дээрээ дарж агаад энэ засвар бүртгэх гэдэг товчон дээрээ дараагийнхаа машинуудыг бүртгэж явчихна гэсэн. За нэг засвар бүртгэх гээд энэ товчон дээр энэ ногоон төвчөн дээр нэгэнт засвараа бүртгэхэд хадгалсан бол энэ жагсаалтанд ингээ бичлэг байдлаар мөр болоод үүсчихэд байдаг гэсэн үг байхгүй. Тэгээд тухайн машиныхаа дугаарыг за энэ одоо 7720 ч гэдэг юм уу тий зөвхөн 7720 үсгийн тавихгүйгээр 7720 гэдэг ингээ хайсан ч одоо энэ жагсаалтнаас фильтр дээр гаргаад ирнэ. За ингээд дэлгэрэнгүй гэдэг дээр нь дараад энэ маань засвар нь дууссан гэдэг төлөвт харагдаж шүү дээ тий. Одоо ингээ харах юм бол за засвар бол дууссан төлөвтэй төлбөр мөнгө нь бол төлөгдөөгүй юм байна гэд. За ингээд дэлгэрэнгүй гэдэг дээр дарлаа. Төлбөр төлөх гэдэг дээрээ тоорлаа. За ингээд хөнгөлтийг болвол хөнгөлтснээс оруулаад өгчөж байгаа. Энэ хөнгөлтийн тохиолгоогоо сонголоо. За ингээд 10% хөнгөлт хэлнэ гэд. За 206,000-аас 10% хөнгөлтийгээд үлдэгдэл энэ төгрөгийг төлөх юм байна гэж харуулж байна гэсэн. За энэ төлбөрөө бол дансаар бэлнээр гэд хэдэд тувааж төлж болно. За энэ бэлэн мөнгөөр гэж байна тий. За бэлэн мөнгөөр энэ мөнгөнийхөө за 50,000 төгрөгийг өгцөн. Энэ нэмэх гэдэг товчон дээр заавал дарж яаж ийшин шилжүүлнэ шүү. За тэнгууд үлдэгдэл 135,000-га за дансаар шилжүүлсэн байж болно. Дансаар гэдгийг сонгоод за ингээ нэмэх. За тэнгууд үлдэгдэл маань заавал тэглэгдчихээж энэ төлбөр төлөх гэдэг товч маань цаашаа дарагдаж урсгал явдаг гэсэн үг. За ингээд ер нь бол засвар бүртгэхээс эхлээд төлбөр төлөх гэдэг дуусах хүртлээр ингээ бүтэн нэг цикл яваад дуусчихж байгаа. За энэ дээр ингээ харах юм бол энтлийн цонхон дээр нь тухайн харилцагчийн засварын түүх мэдээллийг эндээс бас харж олж байна. Мэдээж өөр газруудаас бол түүхийг нь бол дэлгэрэнгүй байдлаар хардаг. Яг хөө товч түүхийг нь бол эндээс ингээ харчиж байгаа. За мөн төлбөр төлөлттэй холбоотой одоо задаргааг эндээс харах боломжтой гэсэн. Төлбөр төлөлтийн энэ хэсгээс одоо төлбөрийн задаргааг харна гэсэн. За ингээд засварын захиалга гэдэг рүүгээ буцаад дараад харах юм бол энэ маань төлбөр төлөгдсөн гэдэг төлөвд орсон байна.